сайн байна уу? За дараагийн маань аяллаа виза авсан амжилттай үйлчлүүлэгч маань бол Жавхланбаяр гэдэг үйлчлүүлэгч маань байна. За манай үйлчлүүлэгч маань бол нийгмийн даатгал төлдөг багш мэрэгчлээ ерөнхий боловсролын сургууль багш эрхэлдэг багшийн ажилтай 7 сарын 4-нд 6 сарын 5-нд материалаа өгөөд 7 сарын 25-нд бол визнийхээ хариуг авсан байгаамаа. За үүн дээр бол бас нэмэлтээр оруулах болцоотой юм бол өөрт нь бол хадгаламжтай байсан бас давуу тал болсон. За тэгээд одоо бол хилээр гарах баталгаат хаягаа авч хилээр гарах зөвлөгөөгөө аваад онцны тэд захиалга хийлгүүлсэн хилээр гарах баталгаат хаяг болон зөвлөгөөгөө авч хилээр нөтрөхтэй одоо үйлчлэгээ аваад ирээд ирсэн байж байгаамаа. За аяллаа визээр орж байгаа хүмүүс өнөр анхаарах юм юу гэхээр нийгмийн даатгал төлдөг болвол ажлын газрын тодорхойлолтоо зөв албан баланг дээр бичүүлэх шаардлагатай мөн бас өөртөө нэмэлтээр оруулах болцоотой материал байдаг бол нэмэлтээр оруулах болцоотой гэдэг шүү бид нараас тухайн үйлчлүүлэгч нартай бол мэдээлэл зөвлөгөө өгөөд материалыг нь бол явуулаад байгаамаа. Манай байгууллагаас бол хаяг авсан, баталгаат хаяг авсан, анкета бүглүүлсэн үйлчлэгчнэр хэмжин 50,000 төгрөг болсон байгаамаа. Ингээд амжилттай аяллаа виза авсан байна. За мөн та бүхэн бас аяллаа виз зөвсөж байгаа бол манай байгууллагаар үйлчлүүлээрэй.